Сайн бацхан уу? Би Тэмигийн маань дараагч 3 төрлийн өнгөний сонголттой. Тэгвэл би өнөөдөр өөрт тохирдог өнгөөрөө консилероо 3 төрлийн аргаар хэрэглээд үзье. Эхний арга маань бол мэдээж гэрэл хэлбэрээр ашиглаж өгнө. Нүдний хөхрөлтийг бол маш бага дарагчаар дарж өгч чаддаг. Дарагч болон гэрлээр ашиглахад би 10-аас 10 оноо өгч байна. За хоёр дахь арга маань болохоор дарагчаа дурын нэг бор өнгийн тэндэг холиод сүүдэр хэлбэрээр ашиглаж өгсөн. За энэ маань бол нэг арга ядсан үнд яхав дээл хак байсан. Гэхдээ тэний өнгөө би жоохон буруу сонгож арай шорон өнгө сонгож өгсөн байсан. Тэгэхээр би саяных дээр 10-аас 5 оноо өгч байна. Дараагийн арга бол дурын уруулын будга дарагчтайгаа холиод хүссэн хацар өнгөлөгчний өнгөө гаргаж өгөх боломжтой. За ялангуяа хацар өнгөлөгч маань уруулын өнгөтэйгээ тохирч хослох ёстой гэдгийг та бүхэн мэддэг байх. За ингэж хацраа өнгөлөх надад бүр үнэхээр их таалагддаг. 10-аас би 9 оноо өгч байна. За хамраа өндөрлөхөө мартсан учраас хамар өндөрлөхөө хийж өгч байна. За энгийн тосон сүдрийг бодвол жоохон уусгахад хураа зүйлтэй хэлсэн гэсэнд бас жоохон өтгөн байсан. За тэгээ та нар ч гэсэн туршаад үзээрэй. Баяр таа.